За сайн байцгаана уу. Та бүхэндээ эзний өдрийн мэнд хүргэе. Тэгээ та бүхэн сайхан одоо хаваржаад бараг цусах гэж байна уу? Гэхдээ одоохондоо ерөнхийдөө цаг ариг харуул нэг сайхан гоё дулаарж өгөхгүй, тогтож өгөхгүй. Ерөнхийдөө жоохон сэрүүн талдаа байгаад байна, тийм ээ. За ингээд бүгдээрээ өнөөдөр нэг том одоо номныхоо хамгийн төгсгөлийн бүлэг дээр бол ирээд байна. За мэдээж том ном гэж хэлж байгаагаараа би яагаад гэж хэлсэн гэхээр нэгдүгээр Самуэль Шимуэль, хоёрдугаар Шимуэль гээд бүхэл бүтэн нэлээд том одоо түүхийн номоор бол хэдүүлээ хоёр том номоор бол яваад одоо өнөөдөр шувтраад ингээд хамгийн сүүлийн төгсгөлийн бүлэг дээрээ бол ирсэн. За өмнөх 23 дугаар бүлэг дээр Давид хаан болвол нэлээд нас өндөр болцсон. Магадгүй дараа үеийнхаа хүүхдүүдэд дараа үеийнхаа хаан ширээг заламжлах байгаа хүмүүст хамгийн чухал гэсэн зүйлээ сургамжилж хэлж байгаа. Тийм одоо үгийг сурсан. Тэгээд ерөнхийдөө бол амьдралын туршлага гэдэг бол маш сайхан зүйл байдаг. Ялангуяа одоо настай хүмүүс тийм ээ. Өвөө эмээнэр гэдэг бол амьдралын туршлагатай юу нь буруу, юу нь зөв бэ гэдгийг бол мэдчихийдэг. Тэдгээр хүмүүсийн үг бол алчиг одоо үн цэнтэй. Ийм зүйл байж идэг. Ингээд Давид хаан маань бол үгээ өгөөд дууссан байгаа. За ингээд бүгдээ өнөөдөр 24 дугаар бүлгийг бол унших болно. 2 дугаар Шимуэль 24 дугаар бүлгийн 1 дугаар ишлэлээс уншин. За тэгээ уншихаас өмнө би та бүхнээсээ нэгэн асуултыг асууя. За тэгээд ерөнхийдөө та Бурхны өмнө хэр зөв байдаг вэ гэж би та бүхнээс асуумаар байна. Та Бурхны өмнө хэр зөв байдаг вэ гэж, тийм ээ. Тэгэхээр жоохон хүмүүс ер нь аав ээжигээ харахаар хүн биш болчих юм аа гэж бид нар ярьдаг те. Аав ээжигээ байхгүй бол яг хүн шиг өстой. Янзын үгэнд ороод янзын байгаал зөв байгаал аав ээжигээ хараад хүүхэд ер нь зөв байхаа болоод ааштай болоод тийм ээ. Хүний үг сонсгоо болоод ийм болчдөг. Тэгэхээр хүн ер нь Бурхны өмнө зөв байна гэдэг нь одоо ямар байхыг хэлж байгаа юм бэ те. Хүн яагаад тэгвэл Бурхны өмнө зөв байх ёстой юм бэ гэж, тийм ээ. Бид нар ер нь өөрийнхөө нүдэнд л зөв байгаад байна уу? Аль эсвэл Бурхны өмнө зөв байна гэдэг ер нь юу гэсэн үг вэ гэж. Ингээд бүгдээрээ хамтдаа 2 дугаар Шимуэль номынхоо 24 дугаар бүлгийн 1 дугаар ишлэлээс би та бүхэнд дуудаж өгье. Стандарт Монгол орчуулганаас би явж байгаа. Ингээд та бүхэндээ уншиж өгье. Явагийн уур Израилийн эсрэг дахин бадрав. Тэрбээр Давидыг тэдний өөдөөс өдөн хатгаж яв. Израиль хийгээд Юхудачуудыг тоол гэжээ. Тэгээд хаан өөртөө хамт байсан цэргийн жанжин Йофт Данаас Бершева хүртэлх Израилийн бүхий л овог аймгаар явж ард иргэдийг тоолоод надад мэдгд гэлээ. Яв Бурхан Яваа тань ард олныг 100 дахин өсгөх болтугай. Хаан эзэнтэн минь та нүдэрээ үнийг харах буузай. Гэтэл хаан эзэн та юунд ийм юм хүснэ вэ гэв. Гэвч Йов болон цэргийн жанжтад буулгасан хааны зарлиг хатуу чанд байлаа. Тийхүү Йов цэргийн жанжтын хамт хааны өмнөөс хөдөлж Израилийн ард иргэдийг тоолохоор явжээ. Тэд Йордны гатлан Израиль чиглэсэн Гадын хүндий дундах хотын баруунтаа Ароераас эхлэхээр хуарагнав. Дараа нь Гилад болон Дахтим Хотшигийн нутагт очиод тэндээсээ Дан Ян орж дараа нь Сидон руу эргэв. Тэгээд тэд цоорын хэрэм цайз бүхий хотод очиж Хивичүүд болон Канаанчуудын хот бүрээр дайраад Юхудагийн өмнөд Бершева руу гарчээ. Ийхүү тэд бүх нутгаар хөндлөн гулд явж 9 сар 20 хоногийн дараа Ерслэнд буцаж ирвэ. Йов хүн амын тооллогын бүртгэлийг хаанд өгчээ. Ил дагсах чадaltaй хүн Израильд 800 мянга, Юхудад 500 мянга байлаа. Ард иргэдээ тоолсны дараа Давид өөрийгөө зэмлэж Явад би хийсэн зүйлээрээ их нүгэл үлдлээ. Харин одоо царцынхаа гин бурууг өршөөж хайрл. Яваа би мунхаг хэрэг үлдлээ гэв. Давидыг өглөө босгод түүний иш үзүүлэгч зүнж Гадад Яваа үг айлдаж яв. Яваа ийхүү айлдаж байна. Би чамд 3 зүйл санал болгоно. Тэдгээрээс нэгийг нь сонго. Түүнийг чинь би гүйцэлдүүлнэ гэж Давидэд хэлгэв. Тэгээд Гад Давид дээр ирж газар нутгийг чинь 7 жил ган гачаалаар нэрвэх үү? Эсвэл чи дайсандаа мөшгүүлж 3 сар зүгтаах уу? Үгүй бол газар нутаг чинь 3 өдрийн өвчин дахал буулгах уу? Намайг илгээсэн түүнд ямар хариутай буцахыг одоо бодож болгоо гэв. Давид хариуд нь би маш их шаналж байна. Явагийн өршөөл инрэл агуу учир биднийг түүний моторт унахыг зөвшөөрөөч. Харин намайг хүний гарт бүү унгаач хэмэв. Тэгээд Яваа тэр өглөөнөөс товлсон цаг хүртэл Израилийг өвчин дахлаар нэрвэхэд Данаас Бершева хүртэлх нутгийнхнаас 70 мянган хүн өглөө.
Тэнгэр элч Иерусалимыг сүйтгэхээр мутраа сунгасанд Яавэ гамшиг сүрлийн тухайд зөөлөрч ард олныг устгаж байсан түүнд одоо хангалттай гараа буулга гэж тушаав. Энэ мөчөд Яавагийн тэнгэр элч Евус хүн Арамнагийн үтэрмийн ойролцоо байлаа. Ард олныг хөнөөж байсан тэнгэр элчийг Давид хараад Яавэд харахтун нүгэл үлдсэн нь би, буруу хийсэн нь би шүү дээ. Харин энэ хонин сүрэг ямар ч буруугүй. Нудрахт нь миний дээр, миний эцгийн гэрийнхний дээр бууг гэжээ. Тэр өдөр Гад Давид дээр ирээд Евус хүн Аравнагийн үтрэм дээр очиод Яавад зориулж тэнд дахлын ширээ босгоив. Тэгээд Давид Гадын үгийг дагаж Яавагийн тушаасан ёсоор явлаа. Хаан албат нарынхаа хамт өөрлөө нь өгсөж ирж явааг Аравна харав. Аравна гарч хааны өмнө нүрээ газар тутал мөргөж хаан эзэнтэн минь ямар хэрэгээр боол дээрээ заларч ирэв гэхэд Давид ард олныг дахлаас ангижруулахын тулд үтэрмийг чинь худалдаж авч Яавад зориулан дахлын ширээ босгохоор ирлээ хэмээн хариулв. Аравна хаан эзэн та зөв сайн гэж үзснээ авч өрг шатаах дахил зориулах үхэр түлээнд нь үтэрмийн чирэг үхрийн буулгач энд байгаа. Хаантан минь Аравна би бүгдийг танд өгье гэд бурхан Яават нь таныг таалан сойрох болтугай гэв. Гэтэл хаан үгүй ээ. Би чамаас заавал үнээр нь худалдаж авна. Үнийг нь төлөөгүй юмар би бурхан Яаватай шатаах дахил өргөхгүй гэлээ. Тэгээд Давид үтэрмийг үхрийн хамт 50 шекел мөнгөөр худалдаж авчээ. Давид тэнд Яавад зориулан дахлын ширээ босгож шатаах дахил болон энхийн дахлуудыг өргөвөө. Тийхүү Яавэ газар нутгийн төлөөх гуйлталд хариулж хамаг Израильд дахал зогслоо гэсэн байна. Маш сонирхолтой нэгэн үйл явдлаар бол нэгдүгээр ишлэл маань хэлж байгаа. Энд чи Яавагийн уур хилэн Израилийн эсрэг бадрав гэж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол Яава Израилийн ард түмний эсрэг Яавагийн уур хилэн бадрав гэхээр Израилийн ард түмнүүдийн донд нэгэн асуудал гарч eel гэж ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн буруу юмыг л тэд хийсэн байна, тийм ээ. Тийм учраас тэрбээр Давидыг тэдний өдөөс өдөөн хатгаж гэж байгаа. Тэрбээр гэж энэ сонин үг. Тэрбээр гэдэг үгийг стандарт монгол орчуулга дээр бол томоор бичсэн. Гэтэл еврей хэлэнд бол их бичвэрээр том жижиг үсгийн ялгаа байдаггүй юм байна. Гэтэл яг энэ нэгдүгээр ишлэл тэрбээр гэхээр бурхан Давидыг тэдний өдөөс өдөөн хатгаж гэж уншигдэж байна, тийм ээ. Гэтэл яг энэ үед бол энэ одоо 2 дугаар Шимуэл номыг бичсэн бичээч гэж хүн байгаа шүү дээ. Яг энэ цаг үеийн хүмүүсийн ойлголт бол бүх зүйл дэлхий дээр тохиолдож байгаа бүх зүйл ер нь бурхны мотор доор явагддаг гэсэн санаагаар бол илэрхийлж бичсэн байж болно гэж. Ягаад гэвэл яг энэ ишлэг 1-р Шиштар номын 21-р бүлгийн дахиад яг бичсэн байгаа. Энийг 1-р Шиштар номын 21-р бүлэг дээр Сатан Давидыг дурхиж гэж бичсэн байгаа. Бүр Сатан гэж үг явж байгаа. Тэгэхээр 2-р Шимуэлийг бичиж байгаа цаг үеийн хүмүүсийн бурхныг ойлгох ойлголт ерөнхийдөө дэлхий дээр тохиолдож байгаа бүх зүйл бурхны одоо хяналтаар явагддаг гэсэн утгаар бол ингэж бичсэн. Гэтэл бурхны нийт Библийг харуул бурхан хизээч муу мухай зүйлд хүнийг сордоггүй бас уруу татдаггүй гэсэн санаа явж байгаа. Бурхан хизээч хүнийг муу мухай зүйлээр уруу татахгүй юм хийлгэхийн тулд. Тэгэхдээ бурхан хүний харин буруутай үйлдэл аль хэзээ тэр дотор нь байсан буруутай тэр зүйлийг харин сайн зүйлийн төлөө бол бурхан ашигладаг. Муу үйлдэлийг, буруу үйлдэлийг сайн зүйлийн төлөө бол ашигладаг гэсэн санаа бол явж байгаа. Тийм учраас Давидыг өдөөн хатгаж яв Израиль хийгээд Иудачуудыг тоол гэсэн гэж. Сатан бол энийг торхирсан гэж. Сатан Давидын бодол санаанд энэ санааг оруулсан гэж. Израильчуудыг тоол гэж хэлсэн. Тэгээд хаан өөртөөгөө хамт байсан цэргийн жанжин Йоб болон цэргийн жанжингуудад нэг сонирхолтой тушаалыг бол өгсөн. Ямар тушаалыг вэ гэхээр Данаас Бершава хүртэлх буюу одоо Йордан голын зүүн талаас тойрсоор байгаад баруун одоо үзүүр буюу өөрсдийнх нь баруун талд газар дундын эргийнхаа баруун талд ирэх тэр бүх ард түмнийг ер нь тоолъё.
Ер нь ард иргэдийн тоог авъя гэсэн энэ тушаалыг бол хүргэсэн. Гэтэл 3 дугаар ишлэгийг харвал Йоб буюу Давидын баруун гар байсан Жанжин Баатар хүн маш сонин зүйлийг Давидэд хэлсэн. Ингээ бүгдээрээ харъя. 3 дугаар ишлэл дээр ингэсэн. Бурхан Яавэ тань энэ ард олныг 100 дахин өсгөх болтугай. Тийм ээ? Хаан эзэнтэн минь та нүдэрээ үүнийг харах буузаа. Юунд та ард түмнийг тоолох гэж байгаа юм бэ гэж. За энэ ард түмнийг тоолно гэдэг бол ямар утгатай байсан бэ гэдэг. Ард түмнийг тоолох нь буруу болох гэдэг нь шүү дээ. Тийм ээ, Давидыг ийм шийдвэр гаргах нь жанжингуудад таалагдахгүй байна. Баруун гарт нь ч таалагдахгүй. Та ард түмнийг тоолж яах гэж байгаа юм бэ гэж. Нэгдүгээр шаштар номыг харвал юунд та ард түмнийг ингэж тоолж Бурхны өмнө нүгэл үлдчихэж байгаа юм бэ гэж хэлдэг. Болооч гэж. Та битгий ийм шийдвэр гаргал та хаамна гэж. Яагаад гэхээр ард түмнийг тоолно гэдэг бол Гитлэл номын 30 дугаар бүлгээс харвал ард түмнийг тоолно гэдэг тухайн одоо соёл энэ цаг үед ямар утгатай байсан бэ гэхээр альва хаан ард түмнийг тоолсноороо миний өмч, миний юм гэдэг утга санааг агуулж исэн байна. Энэ ард түмэн бол миний өмч. Би ард түмнээ яаж ч захиран зарцах эрх мэдэлтэй гэсэн утга санаатай байсан байна. Альва хаан хүн ард түмнээ тоолно гэдэг бол миний өмч гэж. Гэтэл Израиль ард түмэн Гитлэл 30 дугаар бүлгийг харвал Бурхан Мосед ард түмнийг тоол гэж хэлсэн. Ард түмэн өөрийгөө тоолуулснараа бас Бурханд өргөл өргөх ёстой байсан. Амийнхаа төлөө. Бурхан яагаад Мосед өөрийн ард түмнийг тоол гэж хэлсэн гэхээр та хэд бол миний ард түмэн юм шүү. Миний өмч юм шүү. Би та нарынхаа өмнө эрх мэдэлтэй шүү. Ямар нэгэн малчин хүн хонио тоолжээ. Таны хөрш. Яагаад тэр хөршөө хонио тоолж байгаа гэхээр өөрийнхөө өмчийг бүртгэж байгаа. Таны хөршийн хонь бол тэр хөрший чинь л хонь. Гэтэл таны хоныг таны хөрш орж ирээд тоолоод байвал танд ямар санагдах вэ? Онцгүй санагдана үстэй энэ чинь таны хоныг таны хөрш орж ирснээр хот дотор чи орж ирээл таны хашаанд орж ирээл 1 2 3 гэж бүртгээд ивэл танд ямар санагдах вэ? Таны хоныг шүү дээ. Онцгүй үстэй тий. Яг үүнтэй адилхан ард түмнийг тоолно гэдэг бол гол утга санаа Бурхных юм шүү. Энэ бол Бурхны өөрийн өмчийн асуудал юм шүү. Бурхан өөрийнхөө өмчийн дээр эрх мэдэлтэй учраас тоолоход амийнхаа төлөө өргөл өргөж исэн байна. Мосегийн үед тоолоход. Гэтэл энэ чи Давид ард түмнийг тоол гэсэн тийм одоо даалгаврыг гаргаж байгаа. Тэгэхдээ Йовт энэ нь таалагдаагүй, цэргийн жанжинд нь бас таалагдаагүй. Яагаад таалагдаагүй гэхээр бүгдээрээ харъя. Гэвч 4-р ишлэл Йов болон цэргийн жанжидад буулгасан хааны зарлиг хатуу чанга байсан учраас Йов болон цэргийн жанжидын хамт хааны өмнөөс хөдөлж Израилийн ард иргэдийг тоолохоор бол явсан гэж. Сонирхолтой. Тэгвэл бүгдээрээ харъя. Йордныг гатлаад Иерусалимын зүүн талын урд үзүүрээсээ тийм ээ нэгэсэнд одоо Сүхбаатар аймгаас гэсэн үг. Тийм ээ Сүхбаатар аймгийн хамгийн уртлын сум магадгүй Дарган гэвэл Онгон сум гэвэл тийм ээ хамгийн уртлаас гатлаад Гадийн хүндий дундах болон баруунтай Арероос эхлээд Хуараг нууж дараа нь Гилад болон Дахтим хожийг нутагт очиод тэндээсээ Даньян орж дараа нь Сидон руу иргэв. Тэгээд дэд цоорын хэрэм ба цайз бүхий газар очиж Хивич болон Канаанчуудын хот бүрээр дайраад Юхудагийн өмнөд Бершава руу гарчээ гэж. Нэгэсэндээ зүүн урдаасаа эхлэж тоолж явсаар байгаад хойгоороо тоолж явсаар байгаад ингээд баруун урталтаа ирж дуусж байгаа. Ийм тооллого явуулсан. За энэ тооллогыг нийт 9 сар 20 хоногийн хугацаа орсон гэж. Сонирм амар уртаан хугацаа орсон байгаа.
Тийм учраас Йов хүн амын тоолгын бүртгэлийг бол хаанд өгсөн. За хаанд өгөхөд ил дагсах чадaltaй гэж байгаа. Цэрэг дайн хийх чадaltaй, 800 мянга, Израильд 800 мянга, харин Юдад 500 мянга байлаа гэж. Юда гэдэг чинь уртлын овг аймагуд, Израиль гэдэг чинь арай их овг аймагуд, нийтдээ сая 300 мянган хүнийг бол тоолсон. За ингээд энэ мэдээг хаанд өгөх үед яг тэр моментод Давид өөрийгөө зэмлэж гэж байгаа. Сонин. Өөрийгөө зэмлээд яавад би хийсэн зүйлээрээ их нүгэл үлдлээ гэж хэлсэн. Тоолснороо. Буюу харин одоо зарцынхаа гин бурууг өршөөж хайрал яава би монхог хэрэг үлдлээ гэж хэлсэн. Би тэнийг юм хийлээ. Яагаад энэ тэнэг болсон гэхээр, яагаад энэ бурхны юм гим нүгэл болсон гэхээр цэрэг дайн хийх чадaltaй л хүмүүсийг тоолуулсан. Нэг ясандаа Давид хаан болвол ямар дотор бардамнал байсан гэхээр цэргийн хүчээ мэдхийг хүссэн. Өөрөө ямар их цэрэг бий болох, ямар их цэрэгтэйгээ мэдхийг хүссэн. Буюу тэр их ялалт, тэр их хаан ширээнд ирж байгаа амжилттай Бурханаас ирж байгаа гэдгээ үгүйсгэсэн гэсэн санаа. Өөрийнхөө хүчийг мэдрэх гэсэн. Өөрийнхөө ямар агуу зүйлийг хийсэн бэ гэдгээ магадгүй мэдрэх гэсэн. Тийм учраас Йов та ийм хэрэг битгий хийгээч ээ. Бурхан таны ард түмнийг 100 дахин өсгөх болтугай. Та тэрийг харна гэж. Зөвхөн ард түмнийг тоол гэсэн тушаалыг бол Бурхан л өгнө. Магадгүй Бурхан дотор нь Давидын зүрх сэтгэл дотор өөрийн цэргийн хүчэнийг тоолоод үзчих юмсан. Тэ? Цаашаа яаж амьдрах ялалт нь манай цэргийн хүчинд гэсэн зөвхөн Давид юунд найдаж исэн гэхээр өөрийнхөө ирээдүйн амьдралаа, өөрийнхөө цэргийн хүч, цэргийн зэр зэвсэг энэ нь л найдвараа тавьсан байж гэдг нь харагдаж байгаа. Тэр одоо бардамнал нь хизээ ил болсон бэ гэхээр тоог авах үед 800 мянга, 500 мянган ил дагсах чадaltaй хүмүүс байна гэд 9 сар хоногийн тоо ирээл тэр тоог сонсоол 10 дугаар ишлэл. 10 дугаар ишлэл. Би ямар тэнэг юм бэ? Би Бурхныхаа өмнө нүгэл үлдлээ гэж хэлсэн. Тэр тоог сонсоол. Яагаад гэвэл би ямар тэнэг юм бэ? Бидний их ялалт, бидний энэ их амжилт, миний бүх зүйл Бурханаас шүү дээ. Тэ? Яагаад гэхээр маш олон дайн тулааныг Давид нүдэрээ харсан. Элдний ирээр ялахгүй байгааг. Тийм ээ? Өөрийнх нь цэрэг бааtruуд энэний өмнө харах юм бол зүгээр мод бариад том зэвсэг барьсан дайчныг ялж байгааг харсан. Маш олон цэргүүдийг ой залгисныг бас Давид харсан. Тэгвэл Давидэд Бурханд найдах биш. Тийм бардамнал явж байгаа нь яаж биелээ болсон гэхээр тоогоо мэдхийг хүссэн. Цэрэг армийнхаа хүчийг. Магадгүй ийм бардамнал Давидын зүрх сэтгэл дотор байсан. Тэгвэл түүнд 9 сарын хугацаа нийтдээ 9 сарын хугацаанд уг нь би буруу юм хийжээ гэж гимшгээр байсан боловч тоогоо заавал мэдхийг хүссэн байна. Тоогоо. Тэгээд би Бурхны өмнө их нүгэл үлдлээ гэж хэлсэн. Энэ үштэй өнөөдөр бидний амьдралд бас яг адилхан. Та Бурханд амнаас амьдралаа даатгадгүй өөрт байгаа альва материаллык зүйл, альва зүйлд харин тэрүүгээрээ та амьдралаа хувь заяагаа тэрэндээ даатгадгүй гэж.
Тийм учраас та өөрийнхөө ололт амжилтыг юу гэж хардаг вэ гэж. Тэ? Өөрт байгаа тэр зүйлдээ та өөрийнхөө ирээдүйн ам амьдрал би ч гайгүй амьдрчиндаа гэж тэрэндээ та найдвараа тавьж байгаа юу? Харин бурханд та найдвараа тавьж байгаа юу гэж. Миний энэ амьнас амьдрал надад байгаа бүх зүйл ер нь бурханаас юм аа гэж та үргэлж бурханд талархаж боддгоо. Аль эсвэл Давид шиг ер нь би нэг зэр зэвсгээ шалгачи бэл бинжингээ нэг үзчихье хүч чадлаа нэг шалгая гэж ингэж тоолж үзье гэж. Тэр тоог ирээл Давид би ёстой бурхныхаа өмнө ёстой буруу зүйл хийлээ гэж. Нэгсэндээ өөрийнхөө хамаг найдварыг цэрэг дайн хийх чадвартай цэргүүдээр тодорхойлох гэдэг шүү дээ, тийм ээ. Олон сайхан цэрэг надад байвал би сайхан амьдрна. Олон сайн цэрэг дайчтай болвол би дайснуудаа ялна гэсэн цэрэг зэр зэвсгийн хүчинд найдвараа тавих гэдэг. Гэтэл өөрийнх нь түүх тийм биш байсан шүү дээ манайхаа. Өөрийнх нь түүх тийм биш байсан. Зэр зэвсгийн хүчинд нь болдгоо. Бурхан тэгж ажилдаггүйг харсан. Өөрөө бол хамгийн сайн жишээ 16 настай байхдаа Голиот гэдэг том эрийг ялсан шүү дээ. Ганцхан мүлгэр чулуугаар. Гэтэл Давид энэ их амжилтанд хүрснийхаа дараа сатаны муухай тэр бардамнал гэдэг зүйл байж штэ. Тэр нь байсныг нь бурхан ил болгож харуулж байна магадгүй. Энэ насны өндөрлөг дээрээс штэ. Одоо тийм ээ. Тэгэхээр ямар ч хүн бас гим нүгэлтэй гэдэг нь бас харагдаж байгаа. За ингээд Давид бол гэхдээ нэг гоё юм нь яана би өстө бурхныхоо өмнө шал буруу юм хийлээ. Зэр зэвсгийнхаа хүчинд би найдах гэлээ. Гэтэл бурхан ингэж ажиллаагүй штэ гэж ойлгосон. Ингээд өглөө босоход нь түүний иш үзүүлэгч зүнж гадад иш үзүүлэгч гэж тийм ээ. Иш үзүүлэгч гэдэг бол бурхан үгээ дамжуулж хэлж байгаа хүн. Өөрөөсөө хаан хүн гэдэг бол иш үзүүлэгч өөрийнхөө зөвлөхүүдтэй хамт шийдвэр гаргадаг. Тэгж бас дураараа өөрөө бас шийдвэр гаргадаг. Яава инхүү айлдж байна 12 дугаар ишлэл. Би чамд 3 зүйл санал болгоно. 1 тэдгээрээс сонго. Түүнийг би чамд гүйцэтгүүлнэ гэж Давидэд хэлээ гэж. 1 газар нутгийг чинь 7 жил ган гачлалаар нэрвэх үү? Эсвэл чи дайсандаа мушгуулж 3 сар зүгтаах уу? Үгүй бол газар нутагт чинь 3 өдөр өвчин дахал байлгах уу гэж. Амар угац. Яагаад тэгэхээр бурхны өмнө хэрвээ гим нүгэл бид нар үйлдвэл заавал бид нар тэрнийхээ горыг амсна. Мэдээж эзэн Есүс Христэд итгэх итгэлээр бидний тэр аимшигтай тэр шийтгэл бол аврагддаг. Тэгтээ бид буруу юм хийвэл тэрний үр дүнгээ бол бид нар амсна. Мунхаг хэрэг үйлдвэл яг тэрийгээ л амсна. Бурхан зөв шударга учраас Давидын хийсэн гим нүгэлд тэгтээ нэг сонирхолтой нь сонголт өгсөн Давидэд. Маш сонирхолтой. Давидын одоо ямар зүрх сэтгэлтэй хүн бэ гэдгийг бүгдээрээ харъя. Давид ингэсэн би маш тэнийг хэрэг үйлдэлээ. Би бурхандаа найдсангүй өөрийнхөө зэр зэвсгийн хүч тэр зүйлд найдах гэж оролдсон. Тэгтээ яаваа бурхан бол өршөөлдөг бурхан тийм ээ. Өршөөл инэрлийн бурхан учраас Яавагийн моторт өөрсдөө даатгая. Тийм ээ. Харин хүний гарт буюу бүү унгаач гэж тийм ээ. Хүний гарт гэдэг чинь эхний хоёр нь бол ган өлсгөлөн гэж штэ. 7 жил ган гачаалаар нэрвэхэд бол яг ард иргэдээс олонх нь үхнэ. Гэтэ хаан хүн учраас үхэхгүй. Хааны ордонд хүнс мэдээж байж таарна. Өөрийнхөө амийг бодвол эхнийх бас зүгээр хоёрт нь 3 сар дайснуудаа хөөж мушгуулгүй гэхээр Давид бол энэ чинь өөрөө бол амнаас эрсдэхгүй. Ягаад гэхээр өмнөх дайн дулаанаар нь явах гэхээр
өөрийнх нь цэргийн жанжид юу гэж хэлсэн гэхээр та одоо битгий дайнд дулаанд яваа. Та гэртээ үлд гэж ингээд хэлсэн. Тийм учраас өөрийнх нь хувьд 3 сар дайснасаа зүгтаах уу гэдэг бол бас яг хувь Давидын хувьд бол амь насанд нь эрсдэлгүй болчихж байгаа. Амьд үлдэхээр. Гэтэл 3 дугаар сонголт буюу Явагийн өршөөл агуу учир дайсандаа хэрвээ бид нар мөшгөгдөх юм бол дайсангууд маань бурхан шиг өршөөлж уучлах чадахгүй учраас хүний гарт би унаад яах вэ? Бид нар унаад яах вэ гэд тэгээд Явагийн моторт өөрсдөө даатгая гэж хэлдэг. За ингээд 15 дугаар ишлээс харвал Ява тэр өглөөнөөс товлсон цаг хүртэл 3 өдрийн дотор өвчин дахлаар нэрвэхэд нөгөө Данаас Бершаба хүртэл штэ. Нөгөө газар нутгаар 70,000 өглөө гэж байгаа штэ. Сая коронавигоор манай Монгол улс хэдэн юу нь яалаа манайхан мэдж байгаа юу нэ тоо. 100,000 бол гарсан тийм ээ. Нийт Монголын хүн ам яг коронавигоос болж яасан. 70,000 гэдэг чинь бол тоглоом биш шүү дээ тийм ээ. 70,000 хүн гэдэг чинь налаах дүүргийг баг 2 нуглах хэмжээний хүн шүү дээ. Ингээд 70,000 хүн өгсөн гэж байгаа. Энийг ямар ч хүн хараад маш их харамсна. Маш аюултай зүйл. Тэгэхээр хүний гэм нүгэл гэдэг бол тоглоом биш юм аа гэдэг энэ бол чухал санаа байна. Ингээд 16 дугаар ишлэгийг харвал Тэнгэр элч Ерүслэмийг сүйтгэхээр гараа сунгасан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Тэнгэр элч гэдэг бол Тэнгэрлэг биес буюу Бурхны зарлаг элч нар. Бурхны ажлыг гүйцэлдүүлдэг. Ерүслэм гэж яг Ерүслэм гэдэг чинь Давидын байгаа хот шүү дээ, тийм ээ. Ерүслэмийг сунгасанд Яваа гамшиг сүрлийн тухай зөөлөрч гэж байгаа шүү дээ. Бурхан яг шударгаар гэм нүглийг шийтгдэг. Бас Бурхан тэрнээсээ иргэн бас өршөөдөг тийм зөөлөн зүрх сэтгэлтэй гэдэг нь харагдаж байгаа. Устгаж байсан түнд Тэнгэр элчид хангалттай гараа буулга гэж хэлсэн. Давид хаан Бурхан өршөөлөөрөө агуу учир бидний өршөөж магадгүй гэж яг хэлсэнчлэн болсон. За ингээд энэ мөчөд Явагийн Тэнгэр элч Евус хүн Арвнагийн өтөрмийн бол ойролцоо байсан. За ард олныг хөнөөж байсан Тэнгэр элчийг Давид харсан гэж байгаа шүү дээ манайхаа нүдэрээ. Ард олныг хөнөөж байсан Тэнгэр элчийг Шаштар номон дээр бол Тэнгэр газрын дунд байсан Тэнгэр элч элдээ сунгаад хөнөөж байхыг Давид нүдэрээ харсан гэж. Сонин шүү. Тэнгэр элч элдээс сунгасан гэхээр тийм дайн тулаантай хийж байгаа юм шиг тийм дүрслэл харагдаж байгаа үз. Тэгээ Давид ингэж хэлсэн. 17 дугаар ишлэл харах тун нүгэл үйлцэн нь би. Бурууг нь хийсэн би шүү дээ бурхан минь тийм ээ би. Энэ хонин сүрэг ямар ч буруу юм хийгээгүй. Нодрог минь миний дээр, миний эцгийн гэрийнхнэр дээр буулгаач ээ гэж. Тэгэхээр Давидын зүрх сэтгэл ийм агуу байсан. Ямар агуу зүрх сэтгэлтэй хүн бэ гэдэг нь бас харагдаж байгаа. Өөрийнхөө хийсэн гэм нүглийг өөрөө би үүрье. Надаас болж энэ ард түмэн ингэж хохирох гэж, ингэж хүмүүс өгөх гэжтэй гэж. Миний муу бардам зүрх сэтгэлээс болж гэж. Тэгэхээр нэг үхрийн ивэр дөргөл 1000 үхрийн ивэр дөргөнө гэдэг шиг хаан хүний энэ буруутай үйлдэл яаж ард иргэдэд нь ингэж үн дээр тусч байгааг бол бид нар харж байгаа. Тэгээд Давид яг миний амь мултарч ивэл ер нь бусд нь үгсэн ч яадгийн гэсэн ийм муухай сэтгэлтэй хүн биш вэж бас. Энд чинь миний хийсэн гэм нүгэл шүү дээ. Миний хийсэн буруу шүү дээ. Тийм учраас бурхан минь тэ энэ ард түмнийг та хайрлаач. Таны энэ шийтгэл над дээр би өөрөө л үүрий энийг гэж. Ингэж залбирна гэдэг бол бас л амар том зориг шүү. Энэ бол үнэхээр бас гимшил. За ингээд тэр өдөр Гад Давид дээр ирээд нөгөө иш үзүүлэгч нь Евус хүн Арвнагийн өтрөм дээр очиод
Яавад зориулж тэнд дахлын ширээ босго. Тэгээд Давид Гадын үгийг дагаж Яавагийн тушаасан ёсоор явлаа. Хаан албат нарынхаа хамт өөрлөө нь өксөж ирж явааг Аравна хараад за Аравна гэдэг энэ нэр бол нэгдүгээр шаштар дээр бол тийм ээ арай өөр болж өөрчлөгдсөн байна. Сонирхолтой нь. За хаан бол ирсэн. Тэгэхэд Аравна бол газар тултал мөргөөд хаан эзэнтэн минь ямар хэрэгээр боол дээрээ та заларж ирвэ гэхэд Давид ард олныг дахлаас ангижруулахын тулд тийм ээ өтөрмийг чинь худалдаж авч Яавад зориулн дахлын ширээ босгохоор ирлээ гэж хариулсан. Аравна хаан эзэн та зөв сайн гэж үзсний авч өрг шатаах дахил зориулах үхэр түлээнд нь өтөрмийн чирэг үхрийн буулга бол энд байна гэж тийм ээ. Би танд энэ бүхнийг өгье гэж Аравна. Одоо өтөрмийн талбай гэдэг бол тариа цайруулж байгаа өндөрлөг газар байдаг. Одоо салхийг ашиглаад тариагаа бол хальснаас нь одоо салгаж авдаг тийм талбайтай байсан байна. Харин хаан 23 дугаар ишлэлдэр Аравнад юу гэж хэлсэн гэхээр би танд заавал төлбөр төлж авнаа. Төлбөр төлж авнаа. Бурхан Яаватан таныг таалан сойрох болтугай гэв. Гэтэл хаан үгүй ээ. Би чамаас заавал үнээр нь худалдаж авна. Үнийг нь төлөөгүй юмар би Бурхан Яаватай шатаалт дахил өргөхгүй гэж 50 шекел мөнгөөр буюу 600 грамм мөнгөөр гэж байгаа шүү дээ. 600 грамм мөнгө гэдэг чинь тийм ээ. Тийм одоо үнээр өтөрмийн талбайг худалдаж авсан. Би үн төлбөргүй зүйлээр Бурхандаа өргөл өргөхгүй, шатаалт дахил өргөхгүй гэж. За хуучин гэрээний үед бол хоёр төрлийн дахил байсан байна л да. Маш айгүй ерөнхийн тийм ээ. Энэ нэг нь бол шатаалт дахил, нөгөөх нь эвийн дахил гэж. Шатаалт дахил гэдэг бол Бурхантай зөв харилцаатай байхыг эрэлхийлж байгаа. Бурхантай эвтэй байхыг эрэлхийлж байгаа. Тэр дахилыг яадаг гэсэн бэ гэхээр тэр арьсын салгаад бүх юмтай нь эзэн шатаалт дахил болгон өргөдөг гэж. Эвийн дахил гэдэг бол Бурханд талархсан, Бурханд баярлсан, Бурханы ивэлд баярлсан, Бурхантай одоо би зөв харилцаатай болсон гэдэг тэр эвтэй болсон гэдэг нь бол яг үгээр яг гол өргөх ёстой өөх тэр юмнууд нь өргөөд үлдсэн махыг нь тэр өргөж байгаа тахилчтай хувааж идэж байгаа. Энэ бол Бурхантай одоо нөхөрлсөн, эвтэй болсон, хамт хооллож байгаа гэдэг утга санааг бол агуулж исэн байна. Аравна гэдэг энэ хүн бол Давидэд би танд энэ талбайгаа үнгүй өгье гэж хэлсэн. Гэтэл Давид ингэсэн. Энэ үйлдэлсэн гим нүгэл бол миний гим нүгэл. Би өөрийнхөө гим нүглийн төлөө би өөрөө гимших ёстой. Эзэнд өргөж байгаа энэ өргөл гэдэг бол зүгээр нэг хоосон мөн чанартай тийм ээ. Бусдын үнгүй юмыг аваад өргөх тийм зүрх сэтгэл биш юм аа гэж. Жинхэнэ гимшил гэдэг бол төлөөстэй байх ёстой, төлбөртэй байх ёстой. Жинхэнэ гимшил гэдэг бол цаг хугацаагаа Бурханд өргөх эд хөрөнгө тийм ээ. Өөрт үн цэнтэй гэсэн зүйлээ Бурханд магадгүй өргөхийг хэлж байгаа гэдэг энэ бол утга учиртай байгаа гэж. Тэгэхээр гимшил гэдэг бол зарим яг жинхэнэ Бурханы өмнө гимшил гэдэг бол биднээс аливаа өөрчлөлтийг бол шаардах. Бидний Бурханд өргөж байгаа энэ өргөл гэдэг бол зүгээр бид нар илүү гарсан кармандаасаа илүү гарсан тийм ээ 1000 төгрөг 500 төгрөгөө өргөж идөө гэж зүгээр энэ хайрцаг руу өргөж байгаа энэ өргөл бол тийм утга учиртай биш. Энэ бол маш Бурханд үн цэнтэй нарийн нандин зүйл юм аа гэдгээ бол өргөж байгаа. Тийм бол утга учиртай. Тийм учраас 25 дугаар ишлэгийг харвал Давид тэнд Яавад зориулн дахлын ширээ босгож шатаалт дахил болон инхийн дахлуудыг өргөвөө гэж. Тэгэхээр Давидыг харвал яагаад Давидыг Бурхны зүрх сэтгэлийн дагуу хүн гэж хэлсэн бэ гэхээр Давидыг харвал бидэртэй адилхан гим нүгэлтэй хүн юм байна. Тэгээ амьдралынхаа төгсгөлд хүртэл ийм мунхаг шийдвэр гаргаж бардамнаж тийм ээ Бурханд найдах биш. Өөрийнхөө зэр зэвсэг цэргийн хүчиндээ найдсан тэр бардамнал нь ил болсон байна. Харин тэгтээ Давидыг яагаад тийм Бурхны зүрх сэтгэлийн хүн гэж хэлсэн бэ гэхээр тэр
маш хурдан гимшдэг хүн байж. Маш хурдан гимшдэг, бурханд гимшээд өөрчлөгддөг хүн байж. Тийм учраас бурхны дагавах зүрх сэтгэлтэй хүн гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар бас итгэлийн амьдралдаа хэр зэрэг Давид шиг вэ гэж. Бид мэдээж гим нүгэлтэй. Бид мэдээж бурхны буруу зүйл хийдэг. Харин Давид шиг гимшээд, хэр хурдан гимшээд, хэр хурдан ухаарад бас өргөлийг өргөөд, тийм ээ? Бурханд залбирлаа өргөөд мэдээж эзэн Есүс Христ бол нэг гайхамшигтай зүйл хийсэн нь бидний гим нүглийн тэр аимшигтай тэр үхэл гэдэг зүйлийг бол өөртөө үрж бурхантай мөнхийн тэр эвтэй байх тэр үе таалгыг бол Есүс бол нээж өгсөн байна. Есүс Христэд итгэсэн хүнд ямар ч ял шийтгэл байхгүй гэж бас хэлсэн байна. Тэр бол аимшигтай шийтгэл шүү дээ. Тийм ээ. Тийм учраас би та бүхнээс асуусан, та бурхны өмнө зөв харилт хэр зөв байдаг вэ гэж. Тэгэхээр нүгэл гэдэг бол маш олон төрлөөр илэрж болно. Бидний өнөөдрийн үзсэн нэг том нүглийн жишээ бол бардамнал байсан байна. Тэгвэл та яг амьдралынхаа найдвар, амьдралынхаа эцсийн найдварыг хэнд тавьдаг вэ? Кармандах мөнгөндөө юу? Тэтгэвртэй юу? Орлогондоо юу? Аль эсвэл яг бурхны моторт даатгадгүй. Тийм даруй зүрх сэтгэлийг та тээдгүй. Амьдралын хоног бор өдрүүдийг хэн тогтоодог вэ, тийм ээ? Тийм учраас Давид ийм том сурамжийг бас бидэд харуулж штэ. За ингэж манайха нүгэл үлдвэ гэж. Хүн ингэж амжилтанд хүрээд ирэхээрээ, хүн баян болоод ирэхээрээ, тийм ээ? Нэр алдартай болоод ирэхээрээ хүн тэрэндээ найдвараа тавьчихдаг юм биш үү? Би ингэж хүн амын тооллого хийж, тийм ээ? Зөвхөн дайн цэрэг хийх зориулттай хүмүүсээ мэдэж ингэж мангартлаа. Цэр зэвсгийнхаа хүчинд найдах гэсэн ийм буруу үйлдэл би хийлээ. Та нар сургамж аваарай гэж. Тэгээд бүр Давидын хааны Йов цэргийн жанжингууд нь хэлсэн шүү дээ. Та ийм битгий хийгээч ээ. Тоолж яах гэж байгаа юм? Бидний тийм ээ ололт амжилтыг 3 дугаар эшлэлээр бол Яавэ бурхан энэ ард олныг 100 дахин өсгөнө. Тийм ээ? Бидний нэг ялалт, бидний нэг ололт амжилт бол Яавэ бурханы тусламж. Яавэ бурхан энэний ард ажиллаж байгаа. Тэгсээр байтал та цэрэг дайныхаа хүчинд найдна гэж юм ярих гэдэг юм гэж. Тийм ээ? Тэгэхээр бурханд найдахгүй байх нь бас бардамнал болчихж байгаа байхгүй юу? Тийм учраас шинэ гэрээний Яаков номд үлээ. За хүнээ чи маргааш энд тэнд очиж ийм арилжаа наймаа хийж ингэж орлого олно гэж боддог хүнээ. Найшир. Маргааш чиний аим ямар байхыг чи мэдж байгаа мó гэж хэлдэг. Тийм ээ? Тэгэхээр өнөөдөр та найдвараа ер нь юунд тавьдаг вэ? Тийм ээ? Эцсийн найдвараа та юунд тавьдаг вэ гэж. Хинд тавьдаг вэ гэж. Ингээд бурхныхаа өмнө бүгдээ хамтдаа залбирцгаая. Баярлалаа их эзэн минь, энэ сайхан өдөр, энэ сайхан цагийн төлөө их эзэн минь таньда талархъя. Үргэлж таньдаа бас найдвараа тавих, үргэлж таныхаа өмнө бас даруй байх. Бурхан минь таныхаа өмнө бас гим нүгэл үйлдэхгүй, бардамн гим нүгэл үйлдэхгүй байхад их эзэн минь та биднийг ивэж өрөөж өгөөрэй. Бид эцсийн найдвараа зөвхөн бурхан таньдаа тавьж амьдэрдэг тэр даруй дүлгөөн зүрх сэтгэлийг тээгчнэр байхад та биднийг өөрчлөөж ариун сүнсээ. Хэрвээ бидний оюун бодол зүрх сэтгэлд буруу бодол, буруу хандлага байгаа бол ёрийн муугаас та биднийг гитлгэж бурхан тантай зөв харилцаатай байхад их эзэн минь та туслаарай. Бурхан тантай эвтэй байхад, бурхан тантай сайн харилцаатай байхад та биднийг өөрчилж өгөөрэй. Та биднийг шинчилж өгөөрэй. Та биднийг босгон байгуулж өгөөрэй. Их эзэн Есүс Христийн нэрээр гун залбирч байна. Амен.